Сайн байна уу, намайг Ариун Болдын шин тулга гэдэг ENC-ийн Valorant төрөлд оролцох үндэсний шигшээ багийн тамирчин байна. За би бүр багада манай хүргээх PC ажилладаг байсан. Ер нь бол компьютерт аягүй ойрхон өссөн. Гадаа их тоглодог, тэгэл PC их явдаг. Гэрээсээ хол гадаа л өссөн хүүхдтэй. За тоглохоос өөр хобби гэх юм бол яг код ч хоббитэй. Яг хөлөх ангид орсноос хойш манай нэг таньдаг ах зааж өгчээс манай сургуулийн ах. Тэгээ тэрнээс хойш тэр хоббигоо одоо хөгжүүлээд тэрүүгээр ч одоо сурах бодолтой байгаа. Жоохондоо хаанаас үл нэг интернетээс нэг Марк Зукербергийн мэдээг уншижсэн юм аа. Нэг юм Facebook хийсэн гэж нэг интернет өгдөг байсан. Тэгээд тэрийг харж нэг юм аппликейшн хийдэг тийм программист болъё гэж боддог бас. Тэгэл яг айжмаар бас мартагдсан байсан. Тэгээд сүүлд санаад тэгээ одоо бол аппликейшн хийхээс илүү тийм тоглоом хөгжүүлэлт тийм мэрэгжил ялчгүй бас миний сонирхол бол нийцдэг. Тэгээд тэрэндээ бас аягүй дуртай. Тэрүүгээс одоо бас хуваараа бас тэгээд оролддог. Анх Valorant-ыг болохоор яг гарснаас нь хойш бол тоглоогүй. Европ дээр тоглож болдог ус. Тэгтнээс тоглож чадахгүй байсан. Яг хүүхдийн баярын маргааш байсан баха. Яг санаж байна. Хэдэн онд ч үлээ. Тэгээд тэр үеэс л тоглож эхэлсэн дээ. Тэгээд анх бол ноутбук дээр тоглодог байсан. Тэгээд компьютер авал компьютер дээр тоглодог байсан да. Хамгийн анхны тэмцээн бол бүр шууд тайзан дээр болсон байхгүй лангаар. Тэгээд тэр бол бас аягүй сонирхол мэдрэмжил. Бас аягүй сандарсан. Тэгээд гоё байсан. Тэгээд Рена, Саку тэгээд би Нокц, Веди гэдэг 5 бүрэлдэхүүнтэй. Тэгээд тэр таваараа анх Месагийн тэмцээнд ороод 2 дугаар байранд орж исэн. Тэр үед Монголд Valorant-ын тэмцээнд тогтмол болдог байсан бол тэр бас тэр нэг гоё шинэлэг мэдрэмж жоохон багассан байсан. Тэгэл нэг сар болол Месагийн тэмцээн болол сүүл рүүгээ бас болохоо удацсан байжгаад дахиад нэг тайзны тэмцээн болохоор болоод Step Arena дээр тэр бол бас хамгийн мартагдахааргүй тэмцээнүүдийн нэг байсан. Тэгээд тэр үеэс хойш ер нь Valorant-аас айгүй идэвхтэй тоглосон. Идэвхтэй тоглосны хаярууд Renewal болж исэн. Valorant-ын багаар нь ороод тэгээд тэр багт 2-3 сар тоглоо бас тэмцээн оролдоонд ороод ESN-ийн тэмцээн болсон, Месагийн тэмцээн болсон. Тэгэл тэмцээнүүд оролцож явсаар байгаа. Тэгэл Valorant-ын карьер нэг мэдгэд л хөгжсөн. Тэгэл Фороч болъё гэж бодоогүй байж байгаа л өөрөөрөө л болсон юм уу? Тоглоо байж хат. Renewal-аас хойшоо өөртөө айгүй удаан баг байсан маягаар организашн байхгүй явж байгаад хамгийн том болсон орг гэх юм бол IC л. Тэрнийтэй байжгаад IC болоод IC-д болохоор TK, Decoy, тэгээд би Чинжүү, Жина гэдэг 5 бүрэлдэхүүнтэй анх болсон. 6-7 сарын хугацаанд бүүттэй тэгээд ер нь яг залинтай яг мэрэгжлийн тоглогчоор бэлдэж байжгаад тэгээд тэрнээс хойшоо яг ерөөсөө огт баг тоглоогүй. IC-д багтаа Монголд бол яг 2 тэмцээнд орсон. Тэгээд тэр 2 тэмцээн дээр нэгэн дээр нь алтаа нөгөөдгөө Монголзод хождоод 2-т орж ирсэн санагдсан. Олон улсын тэмцээн гэх юм бол хардсан байсан спlit тэмцээнд орсон. Бас яг тэр үеийнхаараа орсон боловч амжилт бас үзүүлж чадаагүй. Бас гэрээ дуусаад тэгээ баг тарсан байгаа. Манай үеэр болохоор намайг ерөөсөө хорж цагддгүй. Тэгээд өөрийнхөө дуртай юм хийж ивэл тэгэл болоод л гэж боддог. Тэгээд их асуудаг юм яданд ч яг ирээдүй байгаа мó гэлдэгдэг. Тэгэл ирээдүй байгаа болно бүтнээл гэд хэлдэг. Мэргэжлийн тоглогч болоод хамгийн стацаараа хамгийн оргил үе юм бол IC болсон юм болов. Тэгээд тэмцээн уралдааны хувьд гэх юм бол миний хувьд бол Step Arena-д болсон тэмцээн л гэж бодсон. Том тайзнаас тоглоход бол тэр бол хамгийн одоо Valorant тоглосны үр дүнд гарсан хамгийн гоё мэдрэмж юм уу? Анх бол яг тэгж нэг сүртэй Valorant тоглоод ийм гэд мөрөд жаагүй маа яг үндэ. Тоглоод цалинтай ажиллаад тэмцээн уралдаанд ороод амжилттай үзүүлээд ES-тэр төвчний одоо баг болъё гэж боддог байсан. Тэрэндээ бас яг хүрээгүй. Боломж бол яг тэр үед бас 2 жилийн өмнө гэхэд Монголын Valorant айгүй бүрхэг байсан юм аа. Тэмцээн уралдаанд яг ороход айгүй хэцүү. Нэг алдах юм бол тэгэл бүх юм дахиад 3-6 сарын хугацаатай дахиад шинээр эхэлнэ. Тэгээд цаг яваад идэг. Тэгэл байнга тэгээд тоглоод л чадахгүй. Байнга бид нарыг бас ингээд санхүү мөнгөөр дэмжиж үзүүлээд ингээд тоглоорой гэдэг. Тэгээд хоорог бас байдаг байсан болохоор хэцүү байсан. Бас сүүл рүүгээ Valorant тоглох ихтэй удсан байна. Хичээл сургууль бас салгалтсан. Тэгээ нас явж байгаа болохоор бас жоохон холцгийгээд байж байгаа. Одоогоор амарсан гадагшаа явж сурах бодолтой болохоор ENC одоо үндэсний шигшээ багт тоглох нь одоо хамгийн сүүлийн тэмцээн байж магадгүй. Тийм болохоор хамгийн сайнараа, хамгийн мундагаараа хичээж агаад орно. Анх тоглосноос хойш нэг 6 жил өнгөрлөө. ENC-д
одоо ороход бас хангалттай хугацаа өнгөрсөн гэж бодож байна. Дэлхийн аварга гэж үзэхэд бол хувьдаа бол бас өөрийгөө тэр төвшөнд бас тоглож чадна гэж бодож байгаа. Өмнө тоглосон одоо юу гэх юм бүх тэмцээнүүд надад бол бас тодорхой туршлага болж үлдсэн байгаа байхгүй. Тэр туршлагаас харахад бас энэ тэмцээнд Монгол баг бас нэлээд хоол явах тийм шансаатай боломжтой л гэж бодож. За ESC-д оролцох 5 гүний гишүүний 4 хүн өмнө дандаа миний цуг тоглож исэн хүмүүс байгаа. IC-д байх тоглож исэн, Коболс багт Батэнхтэй бас тоглож исэн. Тэгээд нэгнийгээ таньдаг мэддэг хүмүүс болохоор бас хамт тоглоод уусгаад байхад бас нэг тийм асуудал байхаа. Хамгийн том мөрөөдөл гэх юм бол ялч West тэр тэмцээнд ороод тодорхой яг амжилтыг үзүүлэх тийм л зорилго. Өмнө нь бол West тэр тэмцээнд орж чаддаг байсан бол одоо яг айгүй урд хаяанд ирсэн байна. Тэгээд хэрвээ сонгон шалралтандаа ороод төрүүлээд яг тэмцээндээ орж чадах юм бол миний гэлтгүү бас манай үдсэн хүмүүс одоо 5 гишүүний хувьд бас айгүй тийм том мөрөөдөл нь биелж байгаа гэх юм уу. Айгүй удаан бас бодож санаж тэгээ тоглосон болохоор тэрнийх нь хариуг одоо авж байгаа тийм шагнал юм болов уу гэж бодож байна. ESC-д тэмцээнд орно гэдэг нь тэгэл илүүлтгүүл гоё да. ESC-ийн Valorant төрөлд оролцох үндэсний шгшээ багийн тамирчин Чин Тулга байна. За тэгээд манай багийг үзэж дэмжээрэй. ESC төвшөнд ороод амжилт үзүүлэх болно.